өнөөдөр би гоё эрч хүч энергээ цэнэглээ дагаарслаханд гарч ирэхээр шийдээд ууланд авирахаар явж байна. За хатуусныхаа картыг цэнэглээгүйсэн болохоор тасалбар аваад эки логоо орж ийн. Тэгээд эки дотроо ороод дэншаага хөтлөх зураа ус аваад Японд ийм нэг ундны усны цоргонууд нэлээд их байдаг. Тэнцэнээсээ тэгээ өөрөөс усныхаа савнд хийгээд авчиж болдог байгаа. За тэгээд би өмнө Токио хотын Такаосан руу өмнөх 5 дугаар сард гараад ирсэн. За энэ сар болохоор Канагавагийн Исихарад байдаг Ояма гээд хүмүүс нэлээд авирдаг бас нэлээд алтартай тийм сайхан уул байд юм билээ. За тэгээд тийшээгээ авирж үзьегээд нэлээд удаа бодсны эцэст ингэж явж байна. Яма ишэччаа. Ишэва атусан сонье. За ингээ Исихарагийнхаа эки дээр ирсэн. Бунгууд тэгээд Ояма руугаа хаанаас ямар атуусанд суугаад явах уу гэдэг тэмдэглэлүүд нэлээд хийсэн. Тэрийгээ дагаа явангууд угаасаа Ояма руу явах атуусанд хүргээд иржээ. 18-ын атуусанд суунгууд тэр атуус маань хамгийн эцсийн буудал нь Ояма дээр очиж илээ. За тэгээ Японы атуусныг ингээд орохдоо тасалбар аваад эсвэл бол карта уншуулад ордог байгаа. Би карта зэнэглээгүйсэн болохоор тасалбараа аваад орсон байгаа. За тэгээ уул руугаа төхөх тусам ингээд ой мод нь улам их болоод Япон угаасаа ой мод хитээлтэй. Гэхдээ бүр улам их болоод айгүй гоёсан. Атуусаасаа боосон. За ингээд дэшигээ 15 минут яваад кабл кар байгаа гэсэн. Тэр нь цуугаад дэшээ гарчиж болно, эсвэл бол алхаад гарчиж болно гэсэн болохоор ийдсэн дэшээ гараад үзтээ. Ямар гоё юм бэ юм чинь. Гэтэ би алхаж байгаа хүн зөндөө байх гэсэн чинь чи ерөөс нэг ширхтгүй алга яана. Ямар ч зэн кабл кар хүртэл яваад тэнцээс алхаж байгаа хүн байвал хансаж алхаад байхгүй бол кабл кар дээ да. Жохон өнөөдөр бороод болохоор жохон айгаад байна. Ганцаар алхах гэхлээр тэгээд уул руугаа авирахаа болчих гэхлээр бас ганц амралтынхаа өдрөө шийдэж болохоор бэлмээргүй. Дээшээ алхаа явж байх хооронд яг дэлгүүрүүд нь тэгээ яг хоолны газруудын хэсэг гарч ирсэн. Гэхдээ яг хинхэн хаалттай байж таарсан. Тэгээ энэчнээс яг гоё онгорхойгоо дэлгүүрлөө нь орж гоё юм сонирхъя гэж бодсон мөртлөөсөө орох гэсний ичээд бичлэгээ чадахгүй тэгээд чигээр алхаа явцмагаа. За яаж өсгөн байна. Би дөнгөж сая тэр Ояма кабл стейшн дээр буусан. Так, тийш амтан гарыг. За хатууснасаа буугаад чигээрээ уулынхаа эргэл рүүгээ алхачиж болно. Эсвэл 15 минут алхангууд кабл карын тавцан гарч ирж илээ. Энэчнээс том хүн 640 энээр, хүүхэд 320 энээр тасалбар аваад уулынхаа
сүм хүртлээ явж болно. Тэгээ сүмээсээ дээшээгээ оргил хүртлээ болохоор алхаж гарнаа.途中駅がありますので、改札口で全ての乗車券を確認いたします。お手元にご用意ください。大山ケーブルカーご利用いただきましてありがとうございました。Өнөөдөр бороод өдрөөс болохоор ууланд авирж байгаа хүмүүс нэлээд цөөхөн байсан. Бараг байхгүй шахав. Тэгээд капл карийн ажилтан яг дээшээ оргил хүртлээ авирах байгаа бол өнөөдөртөө бараг авираад димээ хаа ганцаараа авирах байгаа бол гэдгсэн. Яагаад тэгэхээр сүм хүртлээ яваад сүмээсээ дээшээгээ оргил хүртлээ болохоор уул нь яг онгон байхлаараа голд нь ямарч тийм нөгөө дэлгүүр хоршоо гэсэн юм байхгүй болохоор жоохон аюултай ээж магадгүй. Тэгээд дээрээс нь талтраагуулгатай ээж магадгүй болохоор дими баха гэдгсэн. Тэгээд за буцтын мөдөө гэж жагаад ядаж сүмээ үзчихэд буцъя гэж бодоод тэг кабел карт суугаад сүм хүртлээ гарсан байгаа. Тэгээд ер нь ууланд авирдггүй ч гэсэндээ яг ингээд сүм хүртлээ хүрээд ирэх юм бол бас амар гоё юм билээ. Кабел картаа суугаад сүм хүртлээ хүрээд ирэх юм бол тэр байгаль нь үнэхээр гоё. Үнэхээр гоё байгальтай байсан. Зүгээр тэгээд ингээл хараал байж амар үнэхээр сайхан байсан. Яг ингээд яг гоё ингээд амар амгалан мэдэрмээр тийм гоё байгальтай гоё газар байсан. Тэгэхээр яг ууланд авирдахгүй хүмүүс ч гэсэндээ яг ингээд кабел картаа суугаад дээшээгээ сүм хүртлээ яваасай гэж хэлмээр санагдсан шүү. Вау. Байгаль нь бүр ямар гоё юм бэ. Японд сүм рүү орохын өмнө нүүдэнд нь яг ийм нэг хэсэг байдаг. За энэ нь болохоор шангаар усаа хутгаж аваад тэгээд гараад сайхан зайлаад тэгээ амаа сайхан ариутгаад ортгоо. Монголоор болохоор аршаанаар ариусаад орж байгаа гэсэн утгатай. Би сар болоо яг нөгөө нэг уулан дээр гарах чийлэн ч яриа юу. Зүгээр яг өөрийгөө гоё сэргэнгээ нэг сард нэг уулан яг гарч ий гэж бодсон. Тавсаа авирсан. Энэ 7 сарын 2 өнөөдөр 7 сарын 2-ны насаараа ямаа гэсэн хараад байдаг болсон ингээд гарч ирчихээ.
За тэгээд уулынхаа оргил руугаа хэрвээ гарах гэж байгаа бол сүмийнхаа энэ зүүн талын замаар дээш өгсөд гарах юм билээ. Энэ чигээр харагдаж байгаа замаар. Тэгээд хэрвээ та оргил руугаа гарах гэж байгаа бол доороос усундаа өөрийнхөө хувийн бэлтгэлээ сайхан базааж гарч ирээрээ. Эндээсээ чигээрээ дээшээгээ уулын оргил хүртлэх гарахад ямар нэгэн дэлгүүр хоршоо юм юу ч байхгүй, 0 бас байхгүй гэдгийг санаарай. Тэгээд яг гоё онгон байглаараа юм бэ лээ. Тэгээ би энэ өдөр болохоор яг ууланд авирж байгаа хүмүүстэй хансаад алхачиг гэдсэн бодлоор очисон ч тааж бороод өдрөөс болохоор хансаж алхах хүмүүс байхгүйсэн болохоор за буцъя дөө гэж одоо энэ хүртэл алхаад буцах гэж байгаад энэ айгу хөөрхөн найзтай болсон. Тэр найз минь тэнд харагдаж байна. Тэгээд тэр найз маань бас ганцаараа алхаж ийсэн. Тэгтээ бүр эсийн харагийн экигээс эхлээд дэшегээ алхаж ирж байгаа тийм хүнтэй дайралцсан. Тэгээд ганцаар алхачаа гэд хоёлаа хансаад алхахыг гээд тэгээд айгүй гоё тохиоллоор найзтай уулзраад тэгээд хамтдаа гоё хансаад алхсан байгаа. Тэгээд энэ уул нь бас баавгаатай гээд айгүй анхааруулгын тэмдэгнүүд нэлээ их байлээ. Тэгээд ямар ч хэсэн зориглоод нөгөө найзтайгаа хамтдаа алхсан тийм ээ. Гамбари машаа. За тэгээд энэ хэсгээс эхлээд яг ингээд уулынхаа оргил руугаа авирж байгаа болохоор миний амьсгаад байгаа бичлэгнүүд нэлээ их орох бах. Дууг нь яг хаа гэж бодсон ч яг гоё байгалийнхаа чимээ, шуудын жиргээ яг тэр хэсгийг гоё бичлэгтээ үлдээхийг хүссэн болохоор дууг нь хаасангүй тэр чигээр нь орууллаа. Тэгээд энэ өдөр маань үнэхээр сайхан өдөр байсан. Уул маань үнэхээр сайхан хүлээж авсан, гоё найзтай уулзсан. Дээрээс нь гоё уулын эзэнтэйгээ нэрээ уулзсан. Үнэхээр сайхан уул байсан. Тийм болохоор цаашаага уулын эзэнтэй дайралцсан хэсэг тэгээд яг миний гоё авирч байгаа хэсгнүүд гарах боллоо. Та бүхэн гоё дуглан сууж таалан болгоно. Дэшегээ авихгүй гэж бодчихсон завирчлаа. Одоо яг тал дээрээ л ороогүй л юм л да. Их дутгаар нэ. Йоо. Амар замнаас амар нэ. Йоо. Шууд ороод цэцтэй гоё юм. Зам нь нэлээд бартаа садтай юм байна. Дээр нь өглөө жоохон бороо орсон болохоор амар алтаргаатай. Яг нөгөө миний хөсөдсөн манан боосон өдөр байна. Таяг маань өстө нэрээ хэрэг болж байна. Амар хэрэг болж байна.
가시와 돌아다니. 주니. Hai, oke. Ada талтаараагүй ингээ боддоо. Манан бууцсан бэ. Одоо яг талтаа орсон юм. Хөсөлтөй байдгаар орсон ч нөө. Зүгээр фитнес хэдэн цаг явсан юм шиг л штэ. Гоё наа. Коре. Ваа, кавай. Яна ямар гоё юм бэ? Би анх удаа харж байна. この動物は私初めて見た。そう。鹿っていう。あ、そっか。わあ、かわいいかわいい。あね、俺ほうれんで。悪いことしないから大丈夫。はい。あ、いいな。サニー、どうする？クッキーする？クッキーしましょうか。자, 꽃쯤에 되면서 어떤 이책 ямар халуун юм бэ? Авихгүй гэсэн чинь авирцаа. Яагаад гоё наа.だからコンビニに入りましょうと思ったけど、間に合わなかった。歩こう。行こうか。ごめんね。いや。
じゃあ行きましょう。行きましょう。今40分ぐらいね。あと40分。半分。頑張ります。半分。半分。За ингээ үйл бодсон болохоор дээшлэх туссан бүрэг болж байна. Хамгийн дээр гарангууд доошоо юм харагдах байгаа. Одоо 20 минут алхаад өндөр дээр нь гарлаа. Энд зөксөж ирсэн. Бүцээрээ мэтай. торик. でもいそうだな。Үйл буусан ч юм бүр амар гоё сэрүүхэн. Нөхөр гоё юм. Олон дээрх мэдрэмжс гоё шүү дээ. Бүх стрессээ мартаал тэгэл гоё. Алхаал. Тэд гоё. Них гоё мэдрэмж яагаад ч ингэж үйл бууцсан байгаа. Үйл бууцсан уулан донд алхах. Сонска. За ингээ амрах тавцсан байна. Йоо. Чото ясамука. Кукиши. Тэр дэжо. Е. Цай. Има ч одоо гамаарэ ба. Ичибан үений. Тэр. Одоо ч одоо. Та. Тэр чин. Гэтэ гоё яана. Йоо. Ингэж их гоё юм шүү дээ. Let's go. Ritoの声聞いたら嬉しい。安心してる。
잠깐만. Цангаарч гараад ирлээ дээ. Одоо дээшлээд. Дээшээ гараад ирсэн чинь амар гоё. Манай маань ярилцсан улам гоё болчихин. Өнөөдөр өстой гоё өдөр байна. Яллаа сучлаа. Нар гарцаа. Яа, бүр уулын гүнлээ харахтаа бүр тэр үнээр гоё. Үнэхээр гоё наа. Ваа! Ати. Има чатта кана. Тэр нь гарахад жоохон зовлтсон байна. Konnichiwa. Bayгаад бүрэн дээр гоё харагдчих. Яма гэдэг урны гараад ирлээ. Харагдсан гараад ирсэн. Окей. Ямарчсан Ояма уулан дээр гарцсан. Одоо яг ураадад явчихин. Сүйна. Би буухаж. Яа. Халтарч байгаа.
Нэмэр удаа тэр ах бүргүүгээ долгоолчлоо. Зам бол тэгэл гоё штэ.お腹空いた人の歌。お腹空いた人の歌。朝みんな悪いよ。いただきます。За уулнасаа буусан. Тэр гоё юм аа. Уулнас бонгод борооч. Кабанка. За тэгээд уулнас бууж ирэнгүүт цаавын төлөөд гарын хаалгыг тавиад баг хэмждэг аваад тийм ээ. За өнөөдөр талархсан, баярлсан, дурсамж дөрөв хээр гоё өдөр өнгөрөөлөө. Тэгээ яг ууланд гарна гэж зориод очсон ч яг гарч чадахгүй. За бэлидо гэж исэн болол яг гоё хансаж гарах найзтай уулзсан, гоё уулын эзэнтэйгээ уулзсан, уул бас хайрхан маань үнэхээр сайхан хүлээж авсан. Тэгээд яг уул руу авирах хугацаанд ерөөсө бороо ороогүй, гоё халуун биш, гоё сэрүүхэн байсан. Тэгээ яг уруудаад буух яг үед бороо орсон. Үнэхээр байгаль юм үнэхээр гоё хүлээж авсанд талархан уулын орой дээрээ гараад ирсэн байгаа. Тэгээд уулан дээр гарах мэдрэмж болол бүр үнэхээр гоё, нэг цаанаасаа гоё ингээд тайвширлыг мэдрүүлсэн. Нөгөө байгалийн чимээ ягаад ч уул усанд би үнэхээр их дуртай. Яг тэгэл байгаль хараад байж ивэл гоё сэтгэл сэргээл тайвшраад айгу гоё байж идэг. Тийм болохоор гоё ууланд гарах, байгаль устай ойрхон байх айгу дуртай. За тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзэн та нартай ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн гоё ууланд авирсан сквал өөр бичлэгүүдээр уулзцаая. За тэгээд зүгээрхий баярлалаа. Баяртай.